сайн байцгаана уу? Өглөөний мэд. Tension off. Hi. Нартай өдрийн минь үргэлж зүртэл амар бороо орсон. дахиад талах. За. На дөө сайн байцгаана уу? Лэмбэ. Халин байна. Хай цаана уу? Сайн уу? Цаг агаар сайхан байна. Амар гоё. Тэнд амар чанга гадар амар шикроо. Тий. Зүгээрээ гэхдээ яриа сонсогдно гэж найдаа. Тэ? Бичээд үзье. Аха. 너 목소리 텐션 올려 너. Аа. Окей. Эхлэе. За. талхын төлөв дээр заяа. За. Эдгээр хийш үү заяа. За. Өнөөдрийн категори бол миний харагч байгаа сте. Харагч байна уу? Өнөөдрийн категори бол чачи. Ганцаараа амьдрах. Амьдрахын талаар ингэж ярих гэж байна. Би Солонгост бол Би дан газар 17-18 жил болсон. Аха. 7 жил болсон. За би өөрийгөө амиглаад хэлэн гэвэл За. би 17-18 жил амьдэрсэн мөртлөө гэр бүлтэй хамт амьдэрчээсэн. Тэгээд одоо ганцаараа амьдраад 3 жил болчихлоо. Тэгээ ганцаараа 2 мууртай ингэж амьдэрч байгаа. Ганцаараа биш ээ чинь. Гурлаа амьдэрч байгаа. Тийм бай. Оруулаа амьдэрч байгаа. Чи зөв. Би чинь 7 жил амьдэрч байгаа. Тэгээ яг голд нь яг нэг 2 жил найзуудтайгаа өөр хүмүүстэй бол амьдэрсэн. тэр дунд. Тэр дунд. Ойролцоогоор нийлүүлээд үзвэл нэг 2-3 жил хүнтэй амьдраад үлдсэн нь бол яг ганцаараа амьдэрсэн. Тэгээ Солонгост ганцаараа амьдрын гэвэл Волсэгээр ингэж өгөөл амьдэрдэг. Ер нь бол гадаад хүмүүс бол тэгдэг. Барьцааны мөнгө анхнаас чонсээ бол барьцааны мөнгө амар өндөр байдаг аахгүй юу. Тэгээ хурмаа хийсэн хүмүүс ер нь чонсээ солонгосчууд бол чонсаагаар ингэж зүндээ амьдэрдэг л та. Би бол одоо Волсэд амьдарч байгаа. Бирс Волсэ. Одоо Волсэ тий. Волсэ тэгтээ яг Волсэ дотроо ямар байрнаас шалтгаалаад бас янз. Тий. Тэгээ одоо бол миний байр бол Пила. Аха. Пила дотор амьдарч байгаа. Ер нь Солонгост бол апарт гэж байдаг, Пила гэж байдаг. Тэгээд ингээд дээд сургуулийн хүүхдүүд амьдрах кисукс Dormitory. Аха. Dormitory гэж байдаг. Эсвэл бол share house гэж байдаг. Тий. Share house чи ер нь бол хаас үжиг гэсэн. Миний одоо байж байгаа газар. Хаас үжиг гэж байдаг. Тийм зөндөө байдаг ахгүй юу? Кушион. Кушион гэж байдаг. Тий. Кушион гэж байдаг. Ерөнхийдөө бол томоор бол иймэрхүү юунууд байгаа штэ байднууд байгаа штэ. Тэнд ер нь бол бүгд адилхан уурсаа сард мөнгө төлж байдаг гэсэн үг байхгүй юу? Тий. Тэрний пужингм ямар дуугаас ингэ жоохон өөр байдаг. Тэг би бол пилад амьдэртэй. Тийм сүжиг болохоор пила гэж ер нь яг юу юм бэ? Жоохон жижигхэн ингээд биш ээ. Жоохон ингээд танилцуулаад л та ингээд хитүүгээд. Пила гэдэг чинь юу гэхээр одоо зүгээр апарт биш. 10 хэдэн давхар 20 хэдэн давхрын амар том байр, шинэ байр бол биш. Офистел бол бас биш. Офистел гэж бас өөр байдаг. Шинэ байр биш. Тэсэн мөртлөө 3 4 давхрын өндөр агуул 5 давхрын зүгээр байрыг ярьдаг. Яг нэг тийм хуучны миний манай байр бол 92 онд байсан байр гинэ. Тийм дүү байр. Хуучин дээр үеэс дээрээс байсан байр. Тийм биш байр ч зөндөө байгаа. Тэгээ тэр нь бол бас өндөр аж магадгүй. Тэгэл юу юм өөр. Тэгээ тэр дотор нь түрүүм ямар хідэн өрөөтөө юм бас тэрүүнгээр болоод сарын мөнгө өөр болтой. Тий. Тэгээ тэр пила дотор гэр бүлээр амьддаг пилар юм уу? Эсвэл бол ганцаараа хүмүүс амьддаг пилар юм уу? Тэр бас бүгдээр өөрлөө. Миний пилар ч бол миний пила болвол бүгдээрээ ер нь бол түрүүм 2 өрөөтэй байр. Тэгээд ингээд нэг давхарт 2 байр байдаг. Нэг давхартаа 2 байр. Тэгээд 4 давхрын ингэж пила аахгүй юу? Аха. Тэгдэг 2 давхрын чивжин амьдэрдэг. Чивжин. Байрны зам. Тийм би байрт амьдэрдэг. Тийм шүү. Чи би одоо share house хас үжээ. Та нар нөгөө нэг Индапара гэдэг драм үзчихсэн бол мэтгэл хатаа. Дурсамж 1900 хэд жилээ байж тээ. Тэгдэв үү? Тий. Тэрүүн дээр гардаг нөгөө нэг хөдөөнөөс ингээл олон газрын хөдөөний оюутнууд ирээд нэг ингээ өрөөнд байдаг. Тэгээ бүгдээрээ цуг хоол моол хамт иддэг. Тийм байшин. Галтгоо 0 гэднэр нь бол ер нь болоод нийтийн гэж хэлж болно. Тийм. Тэгээд өрөө л өөр. Тийм, өрөөндөө тус байдаг. Тийм байшин. За. Тэгээ анх чивэл чи яаж энэ share house-д анх орсон бэ? Яаж хайж орсон бэ? Share house болохоор маа найз хэлж гисэн. Маа найз өмнө байдаг байсан ч лөө. Нэг таньдаг найз маань. Тийм үү? Тийм. Тэгээд
чийш ороод үдээс бид энэний яг одоо амьдарч байгаа байрныхаа өмнө нь болохоор өөрний найзтайгаа өвстэл гэдэг байсан байхгүй юу. Тэгээд тусдаа гарахаар болж таараад тэгээд нэг найз маань энд нэг шэр авсан чи очиж үзээч гэх. Тэгээ очиж үзээд таалагдаад тэгээд орсон. Танилаараа ер нь бол орсон гэсэн. Тэгээд одоо наа шэр авсан хэдэн жил байсан? 2 жил байсан уу? 3 жил байсан уу? Үстэй. Бараг 4 жил болсон юм. Нэлээд удаа байсан юм шүү. Та тэгвэл яг чамд таарсан юм байна те? Стайл ч юм уу те? Тий, эхний хэдэн жил угаасаа гэр мэртэ бараг байх тийм гэртээ өнгөрөөдөг цаг угаасаа аягүй баг болохоор дэжгүүл байсан л та. Одоо л яг жоохон тийш уг нь бол бүх гэрээ бол 2 жилээр хийдэг байхгүй юу? Тий. Voice-д амьдрахын тулд бол 2 жилээ уг нь бол гэрээ хийдэг. Тэгээд зүгээр агуу тэг нэмэгтэй. Аха, сунгаад авчихдээ. Тийм авч тийм. Би бол анх бүдүүн санд явсан. Амар зөндөө бүдүүн санд явсан. Тэгээд одоо бүдүүн санд явахгүй ч гэсэн аппликейшнаар зөндөө хардаг байхгүй юу? Барьцаа, байрны барьцаа. Яг миний барьцаа ийм дүү би бол барьцаа өгч чадан гэдгээр ингээ утсандаа тавиад байр ингэж хайж исэн. Тэгээ уцаараа харсан байр, бүдүүн санд явсан байр бас өөр. Тэгнээс ингэж харсантай уцаараа харсантай амар өөр эдэн шүү. Тэгээ би бол ер нь бол яг тэр дүүргийн бүдүүн санд бүх бүдүүн санд нэгэнд нь очиж үзээд миний ингэж барьцааны юугаа ингэж хилээд ингэж хайж исэн. Бүдүүн сан гэж нөгөө нэг байр олж өгдөг. Тэр одоо дүүргийн байрны мэдээллийг бүгдийг ингэж байршуулдаг нэг тийм газар байдаг байхгүй юу? Байр олж өгдөг. Тийм. Зөндөө байдаг. Тэр нь бол бүх бүдэнд орсон дээр зөндөө ингэж харсан дээр гэж одоо тэгээд hey shut up. тэгжсэн шүү. 집을 구할 때 제일 중요하게 생각하는 포인트. Ямар нэгэн байранд орохдоо хамгийн анхаарч хардаг зүйл үү? Анхаарч хардаг зүйл. Би хамгийн илүү чи хэлгүү. Би хамгийн гол нь аль болох байранд орохдоо нэг давхурт нь хоолны газаргүй байрыг хайж орох гэж байдаг. Тийм аим чухал гэсэн тэр. Солонгосч өөрөө чихтэй халуун ороо. Тэгээ нэг давхуртаа хоолны газартай байрнууд чинь гол нь нэг давхраас ахуулаад ингээд нөгөө жоо моо минь тэрэ өнөр тийм юм да айгу дургу учраас аль болох нөгөө нэг тийм газарнууд хоолны газаргүй байрнуудаас хоол байхыг хичээдэг. Нэгтгэн тийм байсан. Хоёрт болохоор нөгөө солонгосчаа ингээд айгу өндөр уултай газрууд дээ шүү дээ. Ондоо гэж ярьдаг. Тийм өксүр газартай байранд бол үхээд ч ормооргүй. Хямдхан байсан ч орохгүй. Гой байсан ч орохгүй. Би тийм өксүр газартай газар л явмааргүй. Танаа гэрээ яриад байгаа байхгүй. Тийгэр бүр амар. Танаа гэж амар юм байхгүй юу? Тийм газар биш байх хэрэгтэй. Тэгээ 3-т болохоор одоо нөгөө нэг метро, автобусны буудлын эдэртайгаа ойрхон хамгийн ихтэй алхаад 15 минут дотор очдог байвал 15 минутын дотор тий? Би тэгж боддог. Энэ 3 ерөнхийд нь хамгийн томор хардаг 3 нь бол энэ 3. Энэ 3 байсан юу тий? Хинжээний хувьд юу вэ? Би яагаад манай гэр чинь тийм өндөрт байгаа болохоор болоод би яагаад тэгсэн гэхээр зөндөө гэрнүүд харсан шүү дээ тий? Гээ манай гэр жоохон доод баймааргүй санагтаад би яагаад өндөр гэр яг тэр манай гэрийг 3 дахраас ингээ харагтай байхгүй юу? Заримдаа тий ингээ бич байгаас тий. Бураг баж ихөр. Viewтэй. Тэг би өөрөө ажил чинь өдөр болгон гардаг ажил биш болохоор гэртээ бас зөндөө байдаг. Гэр болохоор жоохон тийм view харагдаг ингэж гэртээ баймаар энэ жоохон өндөр газар баймаар ингэж одоод тэр байранд орсон. Дээрээс нь би 2 мууртай болоод бас муурт хийжэж болдог байсан уу? Тэр нь ерөн заавал чухал байсан. Амар дургу чивчин зөндөө байдаг байхгүй юу? Мууртай нохоотой болохгүй гэдэг. Анханаас болохгүй гэсэн чивчин зөндөө байсан. Тэг манай гэрч бас уг нь бол за нэг буур болно шүү. Гэ нэг муур болно гэж тэгээд дараа би зүгээр хэлээгүй 2 таа тэрсэн. Тэг муур бол дуугүй байж. Муур бол ингээл ингээл тийм юм биш шүү дээ. Ер нь тэг муур чухал гэж бас харсан. Өөр би амар тэр чухал байсан. Солонгост бол унлум амар зөндөө байдаг хгүй юу guys. Унлум нэг өрөө. Тэр өрөөнд дотор чубан жорлон бүгд ингэ нийлэлтэй. Би тийм амар дургүй байсан. Ядахта чубан 19. Чубан пок галтгоо ядахта тустай байх хэрэгтэй гэж боддог гэсэн. Волюм ч гэсэн нэг байр өрөө ч гэсэн. Галтгоо тустай байх хэрэгтэй гэж бодож байсан. Тэгээ миний өрөө ч амар гоё юм юу яасан гэхээр тэгээ галтгоо тустай юм өртлөө 2 өрөөтэй. Тэгээ 0-тай. 0-тай тэрэнд гоё гэж бодогдсон. Тийм байсан.
Өөр бас чиний 15 минутын дотор метро автобус байд юм уу? Тэрээс эсвэл өөр Яг ойр орчин дунд дэлгүүр маркет Аа. байдаг юм уу? Тэр бас жоохон чухал юм шиг. 24 цагийн дэлгүүр яг ойрхон байна уу гэж Тийм, хэлсэн. пяны жам. 24 COGS нар. амар ойрхон байсан хгүй. Бас тэгээд тэр нь бас гоё яасан. Тийм. Тийм эс. Тиймэрхүү өмнөд л айгүй чухал юм шиг. Чухал байсан. Ер нь харах юм зүйд байгаа хгүй тий. Тийм. Ороход Тэгээ яг уу цааш ороод яг уу гэр доторох гэвэл бас л харах юмнаа зөндөөл л да. Халаалтан царай ажилтг юм уу? Бочгид нарийнх нь усан сайн явуулт. тийш тэгээ орохдоо ингээ тий уус бусын бүгдийг асааж үзэх хэвээр. Дээрээс нь погжи дуу чарай паяа дээ. Погжи юм аа. Одоо нөө обе Обогийн сайн харах хэрэгтэй. Яа тэгвэл компанитай газар ч зөндөө байдаг аахгүй юу? Тэгээ тэр обегаа солиод хизээ өсөй хэд удсан ч юм уу. харах юмнууд бол айгүй. Гэрээ харахад ингэж тип quality тип гэрээ хайхад ямар тип байна уу? Чиний бодол. Хайхад уу? Чибэр quality. Гэрээ ингэж сонгоход ч юм уу? Манайд энэ амьдардаг монголч бүгдээр мэтгэл ах л таагаасан. Юу? Нөгөө Facebook дээр нөгөө нэг байр түрээс гэсэн группүүд амар их байдаг шүү. Тийм үү? Тийм тэгэл тэнд нөгөө нэг одоо энэ ёгийн энэ ойролцоо ийм one room байна, ийм share house байна гэдгийг гаргаж ирдэг. Тийм юмнуудыг ер нь бол байн хардаг. Гүү гэх юм бол мэдгүй хайхад нэг тийм тип хэрэгтэй юм уу да. Мөнгө байхад будун сан тэгэл очиод хайгаад үгээл тэгээд. Энэ хоорондоо сая хайсан юм чинь бүгдээр тип. Тий. Тэр чинь бол яг үү тиймээ тип юм байна. Юу ч яриад. Юу яриад байна? Хот юу? Йоо. Гоод чи гэртээ ингээд одоо амьдч байхдаа энийг уг нь анхнаас ингээд харсан байвал ч юм уу тийм жоохон тийм халаалтсан сайн байхгүй яа. Явцдаа гэхдээ айгу муу болцсон л таа. Нөгөө Угаасаа маа одоо байгаа байрч гэсэндээ билээ удаан. Ер нь бол сүжит адилхан пилалтаа гэхдээ ингээд нөгөө нэг share house-ын зорилттой пилал ахгүй. Тэгээд айгу дээр үеийн байр учраас өвөл ингээд нөгөө шал солонгос шалнаас халдсан шүү дээ. тийш. Нэг хэсэг нь халаад нэг нөгөө хэсэг нь халдгаа ч юм уу тиймэрхүү нэгдэг. Өмнө тэгдгүйсэн сайн юм байна. Уг нь тийм үед яг бол чивжээ бүх юм хийж өгөх хэрэгтэй байхгүй юу? Тэрийг шууд болгож өгөх хэрэгтэй байхгүй юу? Тэгээ тэрийг хийж тиймэрхүү өмнөдөө сайн анзаарч анханасаа анзаарах болцоогүй шүү дээ угаасаа яаж утсан. Өвөл орсон бол одоо юугүй гэсэн. Муу орсон ч тэгээд халж байгаагүй яаж мэдтгүү. Тэгээ өөрөө солонгос хүмүүс тийм байлээ. Өглөө нэг тэр байраа хараад орой босны дараа дахин нэг тэр байр цагийн уушдаг. Орой болвол тэ бас харагдгүй юм харагдаг аахгүй юу? Харин чимээ ч юм уу тэ тэгдэг гинэ. Манай найзууд бол тэгжсэн. Тэс яга бож үзээг юм бол. Дээрээс ингээд удаан пила гэдэг бол ер нь бол компани Тэ. ямар дуу удсан тэр нь амар чухал юм шиг байна. Яа тэгвэл одоо миний найзнууд бол Opestel амар зөндөө байдаг аахгүй юу? Opestel шин байр. Өсөлттэй гоё л таа. Бүх юм нь optionтэй. Тий. Бүх юм нь optionгүй ч амар өөр. Тий юу? Тийш. Тэгээ Тэгээ ер нь бол optionтэй газар зөндөө очдсон шүү дээ. Аа. Чич тийм. Би бол манай өмнө гэр бүлтэй байхад бүх опшн нь манай гэр их байсан болоод би бол энэ одоо 2 төрөмийн байрт бол нэг ч опшнгүй байсан байхгүй юу? Аа. Одоо Юу ч байгаагүй. 냉장고 байхгүй. 침대 байхгүй. 전자레인지 байхгүй. Одоо тийм газ рейнжи бүх юм байхгүй байсан. Тэгээ байхгүй байсан чи уг нь бол би гадаадаас ирсэн хүүхдээсэн бол тэгж болохгүй шүү дээ. Тийм бүх юм авах хэрэгтэй шүү дээ. Тэгэл бүр мөнгө шүү. Тэгээд уг нь бол тийм бишсэн л та. 근데 우리 집이 тийм бүгдээр байсан болоод чуа. 잘 됐어 гэж орж байгаа байхгүй. Тэгээ манай гэрийн юмнууд оруулсан. Тэгээ 옵션тэй бол бүр үнэтэй очдаг. Тэ? Тэгээ би өөрөө анх тэгээ миний байрд ороход бол манай чивжийн чинь тэр пёгжи обагийн бүгднгийн шинээр хийж өгөн гэсэн дээрээс нь хийж өгсөн юм уу? Хийж өгсөн хараа. Хийж өгөөд тэгээд бас дуртай байгаа байхгүй юу? Бүгдийг хийж өгөн гэсэн дээрээс нь тэр чубан шингтэй нэг тайлнуудын бүгдийг шинээр сольж өгье. Чубан шингтэй ч амар удаа муухай хөнгөтэй болсон шүү. Тэрийг сольж өгнө мөн гэдэг тэгэхээр нь бас чубан. Тэгвэл хүн дуртай нь арга болох нь шүү дээ. Окей. Ийм тимнэр байсан. Байрны эзнээ сайн харж арах хэрэгтэй. Тийм шүү дээ. Байрны эзэн би юм буруу байна, тийм буруу байна гэвэл шууд харж өгөх хүн байх хэрэгтэй. Тэгээ угаасаа ихэнх байрны эзнэр бол хөгшин эмээ өөнөр байгаа. Харин тийм бүгдээ жоох хөгшин эмээ өөнөр. Жохон сонио хүмүүс ч магадгүй. Ямар чиний чивжин ямар гайгүй.
байгаа юм шиг байхгүй юм шиг би ч гэсэн байгаа юм шиг байхгүй юм шиг л Яг тийм живжинд би бодохтой. тийм тэгэхгүй ингээл бүр ингээл Яаж яа нийж манай найзын байрны эзэн нь болохоор нөгөө нэг амар юм нөгөө нэг өөрийнхөө үг чиг заяо үздэг гинэ. тийм үү. Тэгэл ингээл өглөө олонгууд очиж хаалганы онгойлгосноо "Ираа насаа" гэж очимаацтай. Oh my god. Яг тиймэрхүү нэг тийм жоохон бүр ингээ хитрхи юм ойрцсон юмнууд бас байд юм шиг байгаа. Тэгээ хаяа ах ингээл хүүхчиг ингээл "Маа энэ кюр могоо" гэдэг ч юм уу. Үгүй сайн тий. Өндөг ид гэдэг, хоол ид гэдэг авчиж өгөөл. Хүн гоё. Панчаа моглээ, кимчи пирвэ Ямар гоё. байд гэсэн. Гэтэ ингээ хаяа ингээ жоохон бүр уур үлмөр тиймэрхүү өглөө мөглөө хаалга зогтдог ч юм Oh уу. my god. Тиймэрхүү юмуд бас байдаг гэсэн. Тэгж болохгүй шүү дээ тий. Тэгж болохгүй шүү дээ. Тэр бол жоохон арай too much юм болов. Тэр бол бас share house болоо тийм байд юм шиг байна. Үгүй тэр Share бол house биш юм уу? вондруу байсан. Вондруу байсан? Ямар Манай амир тэгсэн мэт хамаагүй тэгдэм үү тий. Хагсэн оржсэн ингээ. Сонсч юу амир ингээ. Юу амир юм. Би бол тэгвэл жигнээс уурлаа. Манай гэрт юм бол. Манай ч хаасаж юм тааш харин ч бүр шал эсрэгээр явах. Харин тийм. Настай ингээ уул нь хаасаж юм чи хоол малаа ийд Харин гэж тэгвэл дуудаж хаасч штэ. юм тийм шүү дээ. Би нөгөө нэг наваа завгүй гэдгийг мэддэг болсон шүү дээ. Ерөөсөө наваа кондриж идэн аа. Чуа. Үн текст ахгүй тий. Бажаа. Оо амир юм. Би саяхан хоол идгээд усах гээд дэшээ ингээд явж байсан байхгүй. Байрныхаа имэдэ таараад. Чи ба байрны марс. Хүй чи амэд өө. Юу сараа исэн. Папагода гэсэн. Амир дуу гинэ. Тий. Ямар хараа бэ хоорондоо тий. Навааг бүр шууд тэгээд тэнгүүтээ харчаад хаяа орж ирж ийл та гэд гисэн. Тийм. Завгүйд болохоор өөр аргагүй л тээ. За тэгээд дараагийнх юу вэ? 한국에서 혼자 사는 삶 어때? ганцаараа амьдарч байхад ямар байна? Ганцаар амьдрах ямар байна? За ямар 3 жил амьдраад ямар байна? Аав ээжтэйгээ амьдарч байгаад одоо Одоо 3 жил 3 болсон. 3 жил ганцаар амьдрах юм. Тэгвэл дээд сургуулиасаа өгөн ганцаар амьдарч үсмээр байсан амар. Аа. Тэгэхэд бол юу ч мэдгүй шүү дээ. Аа. Аав ээж байгаа юм чинь. Гээл бодоод л ямар ч мөнгөө ингэж олох тийм арга мэдгүй байсан. Тэгэхэд бол зүгээр л өөрөө гоё арбайтаа хийгээл би ганцаар амьдармаа ингээл аав ээжтэй амар гоё гал тэгжсэн. Одоо жигнэсээ ганцаараа утсан чинь гоё юм. Ингэж яриа заяа. Ээж автагаа амьдрахад гоё байсан зүйл ганцаараа байгаад гоё байгаа зүйлийг ярих лээ. Гоё байгаагаа. Ганцаараа яхад гоё ягаа нь юу гэхээр би орой шүнжэнгөө унтаагүй ч гэсэн өглөө ингээд унтаад босоогүй ч гэсэн хинч намайг босоороо ингээрээ хоолоо идээрээ яагаараа тийм байхгүй. Яг өөрийнхөө чөлөөт чөлөөтэйгээр. Тэг би орой ингэж ажиллаа хийгүүл би бүр сайн болдог хүн байж магадгүй шүү дээ. Аха. Уг нь бол гэр бүлтэй яг л тийм байх Шааш шүү дээ. Орой бол унтах хэрэгтэй. Орой бол бүгдээрээ хамт телевизээр үзэх хэрэгтэй ч юм уу те. Тийм байсан байхгүй юу? Аха. Одоо л тийм биш хамаагүй зүгээр л өөрөө юу ч хийсэн хамаагүй. Орой урьжсэн ч хамаагүй тийм болсон. Тэр амар уг нь гоё. Аха. Ээж автагаа амьдардаг байхад гоё зүйл байсан. Орой бол хам цог хоол идэж шүү дээ. Хам цогод хоол идэх хүн байхгүй болсон. Тий. Гэртээ урьж идэж гэж. Гэртээ урьж ирэл манай хоёр муурал гарч ирэн ингээд натаа гэж хоол бэлдсэн. Гэр цэвэрлэх хүн байхгүй. Бүхнийг өөрөө хийн. Бүхнийг өөрөө. Тий. Зөв. За тэгвэл ер нь бол гоё мухагийг баг хамт хэлчих юм шүү чи. Тийм шүү. Би чинь ганцаараа дээр яг сая одоо өөрийн гэсэн орон зайтай болсон гэх юм уу? Ганцаараа байхлаар өөрийн гэсэн орон зайтай. Тэр нэм бас гоё аахгүй юу? Тэр өөрийгөө маягаар өөрийн дизайнаар гоё. Би жоохон нөгөө өвчтэйх нь юу вэ гэж. Жоохон ингээд миний юмыг хүн хэрэглээд яг тэр газар нь тавихгүй бол миний ингээд амар юм стресс юм. Тэр ингээд би нөгөө нэг жишээ нь одоо нарны тас байна. Нарны тас яг байдаг л газартай заяа. Тэр газараас алга болсон байх юм бол депрессдэг. Стресс үрээд хаана гаргаад ирвэ. Яаж өмнө хүнтэй амьдсан бэ чи? Тэгээ тэрнээс олж ирж байсан. Тийм үү. Ямар амар юм бэ. Тэнгүүтээ яг тэр миний ингээ орчин ингээд үүссэн миний ингээд юмнууд яг ингээ байх хэрэгтэй яг нүүлтэй амар тань тайван байдаг. Тэр амар тайван байдаг. Тэр нэг гоё. Ганцаараа байгаа да. Тэгээ яг ганцаараа байгаагийн нэг буу тал нь юу юм? Яг сайн хэл шиг ажиллаа тараад орж ирэнгууд хоол байхгүй би хоолоо өөрөө ийн. Тийм шүү дээ. Өөрөө ингээл хуцаа өөрөө угаа. Энержиг үүдэрч байгаа тий. Нэг хүн ингээл хоол хийгсэн байвал тий. Тэгээ хоолоо хийгээд идсэн ч гэсэндээ ингээ ганцаараа болохоор амир гэж. Зэрэг эмэртэй. Тий.
Тэгээд амар тийм буу зан зуршилтай болсон юм санагдсан нөгөө юм идэх болохоор ингээд заавал ингээд падаа ингэж хасаагаад юм тавьдаг ч юм уу. Тий. Юм тавихгүй болчихсон. Тий. Нэг юм ингээд хажуудаа дуургаж иж ингээд 50 мэдрэмж авдаг юм уу. Харин Тэр тий. нь тийм. Дээрээс юм хамаагүй авч болохгүй. За тэгвэл ганцаараа амьтдаа болоод одоо захаас авал зөндөөөр зардсан шүү дээ. Тэгээл тэрийг бас бүгдийг багаар нь авах хэрэгтэй байдаг. Хамаагүй захиалчих болохгүй. Захиалвал бас үнэтэй мөнгө. Одоо нэг юм захиалвал 20,000 вон, 30,000 вон. Баг. Хэцүү л байгаа байхгүй юу? Тиймэрхүү юмнууд байна да. Дээрээс нэг өвтөл яана. Наа чи хэцүү би сая. Би жинээс амар тэгж бодож байна. Гинт өвтөл намайг харж өгөх хүн байхгүй. Гэр бүл айсан бол тий. Йоо гэр бүл айсан бол би нэг өвтөж зүгээр л тэр өдөртөө би ингээл хөвцөн ч манай ээж ингээл зүгээр хоол өгөөл юм өгөөл тий. Одоо би өөрөө сая өвчсөд тэгж бодсон шүү дээ. Хаалга малга жоохон цойжлохоо онгорхоо үнтэй ухаалцчдаг ингээд хин нэг орж ирэхэд онгоосоод орж ирэхэд амар юм байна гэж бодоод. Тийм бод. Өөрсдөө тэгтэй байлээ. Залиг. Ганцаараа амьдарч чинь бас тэгээд сайн талч байна. Гэтэ ер нь бол хэлхийн жоохон тийм муу талууд ихтэй. Тийм миний харахад ингээд жоохон тунгоо идэх хүүхдүүд зөндөө бас илээ. Тийм болоод хамт амьдардаг хамт амьддаг хүүхдүүд зөндөө юм байлээ. Хосоор амьддаг ч юм уу тий. Айгуу ихтэй монгол хүүхдүүд донд. Харин тийм амар их юм шиг лээ. Найзуудаараа ихч дүүгээрээ эсвэл найз залуу найз охинтойгоо тэг бид хоёр бол яг хамаа хэлний бэлгэд орж ирэхэд амар ингээд хүүхдүүд ганцаараа ирсэн байхгүй юу болно. Тэг ингээд нэг 2 дугаар левел 3 дугаар левел болсон чинь хососороо баринд амьдрал ингээд бараг л жигнэсээд ингээд хамт ингээд. Уг нь тэр нь гоё юм нь юу гэвэл те сарын мөнгөнд тал талаар нь болчихно те. Хоолоо гэж хувааж идэх нь хантай. Тэр нь гоё л тоо. Тэгсэн ч яг хоёулангийн зан шиг болвол таймцаг амьдч чадахгүй л байгаа байхгүй юу? Удлаа юм байлээ. Би бол чадахгүй. Одоо би бол зүгээр пүгээсэн. Дийнэ чи бол өөр амар аахгүй. Яг тавих газарсан байх хэрэгтэй. Тийм жоохон өөрөө жоохон юмтай л та. Харин тийм бэ. Манай ээжээс тэгээд тийм бэ. Сонсон ч амар. Тий. Жоохон тэрийгэ засахтай айгу хэцүү байд юм шиг. Чи яга ганцаараа амьдрах чамд жоох тийм юу би бол тийм байхгүй. Юм байна. Миний бодоход бол яг чам шиг хүүхдээ шүү дээ тий. Яг хажуу талд одоо хос гэж бодъё гэвэл тэр эрэхтэй нь жоох ямар ч өөрийнхөө стайлгүй хүнтэй чи уулзах хэрэгтэй. Ямар ч хайсан ч ямар ч заавал энэ байх хэрэгтэй гэсэн чинь окей гэсэн тийм ингэж одоо яг миний хэлснээр байх хэрэгтэй байдаг. Тим юмнаас стресс авахгүй хүнтэй л чи хамт амьдарч чаддаг тий. Тэгвэл бол хоорондоо тим юм яг энэ байх хэрэгтэй тийм байсан хэрэгтэй гэж. Тэр хүн ч гэсэндээ стресс аваа тэгэл тийм хэцүү гэж бодож байгаа. Би бол яг ганцаараа л гоё. Яг хэлэхгүй. Яг 2 минут яг миний дуртай. Үгүй чи үнтэй амьдрын штэ юу яриад байгаа. Хойлоо хизээ амьдраа.